Өнөөдрийн хичээлийн сэдэв дэвштгэл бодох. Үсгээр тэмдэглэсэн үл мэдэгч агуулсан тэмцэтгэлийг дэвштгэл гэнэ. Дэвштгэлийг бодох гэдэг нь дэвштгэлийн бүх шийдийг нь олох эсвэл дэвштгэл шийдгүүг харуулах үйл ажиллагаа юм аа. Жишээ 1 4x-с 1x нэмэх нь 20 тэнцүү 32. Өсөдөг гишүүдийг эмтэх юм бол 3x тэнцүү 12 буюу x тэнцүү 4 гарч байна. Жишээ 2 5x тэнцүү 2x дээр нэмэх нь 6. Өсөдөг гишүүдийг эмтгэхэд 3x тэнцүү 6 буюу x тэнцүү 2. Жишээ 3 би тоо санав түүнээс 30-ыг хасаад ялгарыг 5 хуваахад 200 гарна. Би ямар тоо сансан бэ? Бодолт. Сансан тоогоо x гэм бол түүнээс 30-ыг хасаад ялгарыг 5 хуваахад 200 гарна гэсэн. Эндээс x-с сан 30-ыг 5 хуваасан тэнцүү 200 болно. Эндээс төсөөтэй гишүүдээ эмэгтгэхэд сансан тоо маань x тэнцүү 1030 гарна.